Майг тавхайг хялбархан уншилж болдог. Дараах зурган дээр зүүн гар талд эрүүл хөлийг харуулсан бол баруун талд майг тавхайг харуулсан байна. Хөлийг их зурдаас харах ба дотог ширгсэн эсгийг шалгана. Мөн хөлийн дотор талд гүнзгий нуглаас үүссэн эсгийг шалгана. Хөлийн араас харах ба хөлийн үсгийн хэсгээр дотог ширгсэн эсгийг нэгтлэнэ. Майг тавхайг пинцетийн аргаар засах эмчилгээ нь дараах 3 үе шаттай байдаг. Үүнд гөлтгөнөн боолт эмчилгээ, шүрмэс сунгах, мэс заслын эмчилгээ болон бэхлэгийн эмчилгээ багтдаг. Гөлтгөнөн боолт тавих эмчилгээ нь гажигтай хөлийг ивийн аргаар гараар засч, гөлтгөнөн боолтыг 6-7 хоногийн турш 7 хоног бүр сольж тавих эмчилгээ юм. Гөлтгөнөн боолт тавих эмчилгээ нь майг тавхайг эмчлэх анхан шатны эмчилгээ юм. Майг тавхайтай гажигийн бараг 90% шүрмэс сунгах эмчилгээ шаарддаг ба уг шүрмэс сунгах эмчилгээ нь ясны буруу байрлалыг засч богиносон шүрмэсийг сунгах жижиг мэс ажилбар юм. Шүрмэс сунгах мэс заслын эмчилгээг эмнэлэгт хэсгийн мэдээ алдуулалтаа хялбархан хийж болох ба хамгийн сүүлийн гөлтгөнөн боолт солих эмчилгээний өмнө хийх нь тохиромжтой. Бэхлэгийн эмчилгээ нь хамгийн сүүлийн шатны эмчилгээ юм. Хөлийг гадагш байрлалд бэхлэгээ тааруулах шаардлагатай ба уг бэхлэгийг эхлээд 3 сарын турш өдөрт 23 цагаар өмсгсөний дараа дахиад 3-5 жилийн турш өдөрт 12 цагаар өмсгөх шаардлагатай. Тавхайг гадагш байрлалд бэхлэгээ нь хөлийг зөв байрлалд тогтоон барихаас гадна уг гажигийг дахиас урьдчилан сэргийлдэг. Хэрвээ ийм төрлийн гажигтай хүүхэд эмчилгээгээ орхих юм уу зохих үр дүнд хүрч чадахгүй бол хамгийн ойрын нарийн мэргэжлийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай.